аваад энэ төрөлжөө хүн байлаа гэдэг ингээд бодоход өнөөдөр тэр үедээ орчин сайхан санагдж байна. Тэгээд та бүхэн биднүүдийн одоо энэ шавь гэж бидний үргэлж одоо уулзаж уулзах ингэж байдгийг баярлж байдгүй шүү. Тэгээд зүгээр нарийн учир яриул бас бас нэг төрлийн холбоотой байж магадгүй. Тэр Сумьяавс гэдэг хүнийг бол хүний юугаар манай миний ээжийн талын өвөг эцэгнүүд тэр өндөр уулаас хойш юу хийсэн бас давталтай нэг гэж байдгийг тэгээд энийг бол сүүлдээ тодорхойллоо. Энийг өнөөдөр би ярих шаардлагагүй. Багштай эрүүл сайн бүхнийг хүсье яриа. Цагаан сараар болгоно. За баярлалаа. Бид нар одоо энэ тэр чигээрээ бөө биеэрээ хүн содрон олсон энэ уургийн тухай өшөө хэдэн цагаар суугаад ярьж хэдэн цагаар чинь хүний тухай сайхан үгсийг өдөө хэлж болох юм бэ? Би эсний арга хэмжээгээ одоо уучлаарай. За энэ дараа манай энэ номын баярын хамгийн бяцхан оролцогч Ивэр засар ээж тэгээ одоо хүүхдүүдийн төлөө дүү хэлгээ хүлээгээд байгаа шүү. За миний нэр Домбрэгтэй Ёро Дорачо Португал сургууль 56 оноос 55-аас 61 он би сурсан. Миний анхны сургууль бол Португал сургуулийн анхны дахин төрийн багш ихэд тэгвэл манай ангид даасан багш багш байсан. Тэгээд би бол энэ төрийн багш маань 200 даньсан энэ түүхтэй хүн гэж би бодож байгаа. Хүүхэд гэдэг бол өөр аюу ертөнцийн захиргаа би өөрөөр бодож байдаг. Тэгээд би энэ хүний түүх намтрыг судлаад одоо би өөрийнхөө уран бүтээл энэ хүний төргийг хийж байгаа гэдгийг өнөөдөр бас хэлчихье. Энэ бүтээл ер нь би Улаанбаатар хотын түүх судлаад мэдэн бүтээлүүд хийдэг. Сумьяавс бусад түүхүүдийг бол би тэр дамж хүмүүсүүдийг би бас судал бүтээл хийх юм аа. Тэгээд энэ багшийн авдар бол мөнгө миний багш 200 даньсан авдарсан гоо. Өнөөдөр номын сайхан болгоноор бүрдсэн байсан Сумьяавсийн удамынхан байнамаа бичлээ. Тэгээд одоо наад номын 200 дугаар хурцсан дээр тэгээд саман зураг гэсэн хоёр ихэр ичтүү хоёр тэр хоёр ичтүү хоёрын хүүхдүүд саман хаантайхан хоёр хүүхдүүд саман зургийн бас хон бахан гэдэг ихрийн хүүхдүүд нь байгаа юм. Тэгээд би бодохдоо өнөөдөр нэг хүний намдаг түүх гэдэг бол улс орны дэлхийн бас түүхийг баяжуулж явдаг улс орны түүхийн нэгэн хүчийг бас харуулж байдаг. Гэхдээ түүхэд сайн муугаараа бичигддэг бас нэртэг үйл явдлаа. Тэгэхээр манай сүрэнтэй үгс байна. Эргээд харахтаа амьдралын өрн дандаа ариун цагаар явж ирсний энэ хүчин өнөөдөр энэ олон үе удмаар амьдсан энэ бүтээлийг одоо бүтээлсэн энэ нэртэй хүн юм аа.
бид өнөөдөр үнэн зөв явж байгаа юм бол хийсэн ажилдаа хэлсэн үгтэй нэг хэсэгтээ гэрмэгдэж явсан ч гэсэн түүх үнэн байдаг юм а гэдгийг өнөөдөр манай зөвхөн түүх надад харуулж байна гэж бодож байна. Миний амьдрал нэг бодлын ахар бод, нэг бодлын ахар асар урт юм шиг түүх номыг уншаад судлаад үзэхдээ ямар их одоо зовлон жаргал дондор хуучж явсан ямар урт түүх юм бэ гэмээр гэтэл нэгэн зэрэг зэрэгтэй бид нар бүр болгон болоод амьдраад явж байхад зөвхөн зүйлчийг өнөөдөр хараад ингээд сууж байхад тэгээд биднийхээ одоо нас бидэндээ нас буйнаа хайрлаа ингээд уртуудаа насж байгаа энэ амьдрал ямар богино юм бэ гэж харагдмаар санагч нь өнөөдөр бидний ээж аав бүгдээрээ бурхан болчихсон байж байгаа тэр утгаараа хүний амьдрал богино юм аа. Тэгээд өнөөдөр үеийн үед өөр удаа дамжин өнгөрөх энэ түүхэн сайхан номыг бүтээж өгсөн том баяр хатстоо скултэй одоо өөр удаа Сувиа дэсийн өөр удаа хамбар систем хатастаа тэгээд одоо октообер тэгээд нэг медаль яваарэ гэж юу. Одоо тэд нутгаас миний аав даваа гэдэг хүн хүчтэй хавцсан үгүй авчих хоёр. Тэгээд өөртөө жожаа гэж нэрэлдэг байсан маа. Тэрний хүүхдүүд одоо бүгдээ тэгээд манай эдгээр их зэрэг ажлыг болtaan бүгдээ мэдж байгаа. За ивэдэ одоо ивэдэ. Яа. Та бүхэндээ намын цагаамөр хийсэн энэ сайхан үгийн нэмийг өгье. Манай эмээс өрнөж авын амьдрал ажил үйлсийн тухай түүчээ буюу түүхийн сүрэнжэн намын хийх энэ арга хэмжээ бүрдсэн юм наад хэлээ. Чис бүжигтэй баярлалаа хэлмээр байна. Үр хүүхдүүд эмээгийнхаа буйныг гэж хайр хадамжийг хүртэж ариун сургаалыг сонсож ажил үйлсийг дуурааж хүний зэрэг бүх өсөж тавьж байгаа. Аттай гэж бахархаж эмээгээ үгэж сайхан болчихсон. Мосын хүүхдийн байгууллагыг бүртгэж хийсэн зүйлээ хийх үедээ өдгөр дуураас болж ирсэн эмээгийнхээ ажил үйлсээр өөр хүүхэд ахцууд бид нар бахархаж явах гэж таасаа байна. Сайхан эмээгийнхээ нэрийг бодож ачийг санаж таныхаа дааг сурснаар ажил амьдралынхаа төлөө хүн бүр хичээл хийж хүмүүст таны гаргасан ажил амьдралын зам мөрийг тохируулж байна. Энэхүү номыг бүрдээсэн бүтээж өгсөн хүн баярч бүрд авах настай баярлаж байгаа чийс гэж хэлмээр байна. Та бүхэндээ ерөөний аз жаргал хамгийн сайн санагдаж За энэ юм та бүхэндээ энэ шиг бүргийг Атэг бол гомцсон юм шигдэг. Би онцлог гэдэг юм байна. Тэгээд одоо нүдний одоо сайхан ном миний ном ээж ба бид бүхэн бидний өкөн бохсаа өкөн бүхнийг ингэж сайхан бодохоор бичиж сайхан номыг энэ номыг гуравчтай ийм сайхан үг одоо байж байгаа маш баярлалаа. Тэгээд яг орны өдрөөр маш баярлалаа. Яг энэ нүдний хэвчээ тийм ээ. Миний бүгдээ хийсэнтэй хийсэн ажил үнэхээр мөнгөтэй. Тэгэхээр өнөөдөр хүүхдүүд бид ач холбогдол хүмүүстээ өсвөр хүний дэвтэр хүншиг явуулаад энэ нэг бүгдийн хүн болгоод бидний зөв тавиад зүгээрээ энэ бүхнийг гавьяа. Тэгээд би одоо ихтэй баярлалаа. Энтэй юуны сайхан өөрөөр явахаар анхны хайртай тэгээд энэ багтаас би яг ингээд байгаад
манайхан бүгдээрээ гараад ирсэн. Энэ одоо үйл ажиллагаа бүгдээрээ ирсэн байгаа юм. Хаалтаа бүх гараад ирсэн. Тэгээ яг ингэж бид нар бас тийш хоёр дахин миний яг юм болчихсон. Бидний өөр бүх ахтушиг ингэж зөндөө болсон байна. Энэ бүх хүмүүсийн ирсэн мэт боловсролтой сайн сайхан явбал энэ өөртөө гоё юм аа. Тэгээд би таамагтай энэ хэдийгээр танилцуулъя гэж бодчих. Сайн уу гэсэн шүү дээ. Тэгээд танилцтай ахын бол миний одоо ахын хоёр ахын амирш хоёр ахтай миний ахын гэрүүл чавцаа тэгээд ачуучтай гарна. За тэгээд би миний хувьд би гурван хүүхэдтэй байгаа. Тэгээд одоо том хүмүүс ажилтаа уушаас ирж чадсангүй. Баг хүмүүс энэ дуртач хийдэг ганц угаасаа хийдэг дуртач ажилладаг. За миний ганцхан дэлгэр мөрөн түүнийг юу батан самгүй одоо хуваарай ажил ирэхдээ ээжийнхаа эмээгийнхаа зөвлснөөр эмээгийнхаа үйлсийг үргэлжлүүлээд хүүхэд цэцэрлэг ажиллуулсан. Тэгээ одоо бид нар сая хүүхэд хах үйлчлэгээ гэдгээр юу энэ цэцэрлэг хүүхдийн хард үйлчлэгээний төв болгоод ээжээрээ нэрлэгдсэн юм барилттай. За манай энэ хэлбэл байгаа бүргэд ажиллаж байгаа афишаар нэгэн тэгээд би одоо хүүхд үйлчлэгээний хард үйл ээжийнхаа энэ мундаг хүний нэрээр нэрлсэн сайн сайхан явуулчихтай тийм ээ. Тэгээ нэг ахын ажиллаж байгаа. Тэгээд энэ эмэгтэй миний том хүүгийн гэрүүл аюул эмэгтэй ингээд энэ итгэж зөөхөлөөс дээ. Одоо ингээд аюул авчихмаар нь байна. Тэгээд энэ бүхнийг энэ бүр хүмүүжүүлж тэг ингээд үгүй хүргэсэн. Тэгээ одоо миний бас ажил төрөлтэй сайн сайхан бүх хүн энд авчихсан. Тэгээд ингээд энэ бүх үр хүүхдийнхээ өмнөөс охин баяртаа баярлалаа. Бүгдээрээ баярлалаа. Баярлалаа. За ингээд ирсэн ахгүй амтлаа. Миний хамтран ажиллаж та бүхэндээ маш их баярлалаа. Бүгсэн ахмадгууд танад сашинтэй сайхан шинээр өөртөө насад таа жаргаараа үр хүүхэд ажил бидэстэй энэ ухаана өвсөлтөрөө хийчихээ. Баярлалаа. Баярлалаа. Сайхан байлаа. За одоо хийх үү? Бид бодлоо.